Сүүлийн эдийн өдрүүдэд миний толгойд нэг бодол тасралтгүй эргэлтлээ. Ямар бодол вэ гэхээр зүрдэл намайг дагж байгаа хүмүүс бол дандаа Монголд амьдарч байгаа интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа тийм хүмүүс байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүст би хэрхэн ямар нэг анснаас шалтгаалдаггүй амьдралд хүрэлц хүүц тогтмол орлого олж болох орлогын их усүрийг үүсгэж өгөх вэ? Энэ YouTube сувг дээр Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудын талаар контент тавигддаг. Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг мэдхийг хүсэх юм бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь аалгээд дараад өгөөрэй. Тэгснээр дараачийн интернетээр мөнгө олох бичлэгнүүдийг цаг тухайд нь үзэх боломжтой. За тэгээд би та бүхэнд өнөөдөр энэ гайхалтай санааг танилцуулна. Энэ санааг сонссныхоо дараагаар та нар магадгүй хөөх ийм юм байж болох юм болдгоо юм. Эсвэл энэ ч ягаад ийм тухай бодож олоогүй болоо гэсэн бодол төрөх бах та нарын тодруулж байна. За одоо мэрэлгүй эхлээд би танарт нэг юм ойлгуулах юм. Зүүн талд харагдж байгаа Дүрдэл community hub бол миний Telegram дээр хийсэн мини аппликейшн. Баруун талд нь харагдж байгаа нь Binance. За Kite гэдэг энэ coin миний аппликейшн дээр 1483 ханштай байна. Binance дээр яг адилхан 1483 ханштай байна. Ягаад миний аппликейшн дээр ямар нэг coin-ийн үн Binance-аас зөрөхгүй вэ гэхээр Binance-тай холбогдсон учраас тэгээд та нар миний аппликейшн дээр арилжаа хийх юм бол Binance дээр арилжаа хийж яана гэсэн үг. Нэгэсэндээ миний аппликейшн дээр та бүхэн 21799 тест мөнгөөр Binance-ийн арилжааг туршиж үзээд ашиг болж ийн үгүй юу тэрийг нь шалгах зорилттой байгаа. Одоогийн байдлаар. За одоо үндсэн гол сэдв рүү оръё. Яаж энэ Binance-ийн арилжааг туршдаг аппликейшнаа хүн болгоны хувьд тогтмол орлого олж болох орлогын их үүсвэр болгох вэ? Надад төрсэн санаа бол энгийн, маш энгийн. Би ердөөсөө 100 NFT хийя гэсэн бодол төрсөн. Эдгээр NFT-нүүд нь бол зүгээр нэг non-fungible token, зүгээр нэг digital art биш. Эдгээр NFT-нүүд нь чиний өмнөөс 24 цагийн туршид суулгасан арилжааны стратегийн дагуу миний энэ аппликейшн дээр арилжаа хий. Энэ NFT-нүүдийн үндсэн үнэ нь бол 5 тонн coin. Одоогийн байдлаар 1 тонн coin бол 1.1 Америк доллартай. Монгол мөнгөөр бол нэг 5-6 мянган төгрөг орчимтой байгаа. Тэгэхээр одоо 30 мянган төгрөгөөр нэг NFT худалдаж авлаа гэж бодъё. Бат 30 мянган төгрөгөөр нэг NFT худалдаж авлаа гэж бодъё. За тэгэхээр энэ худалдаж авсан NFT-нтэй крипто арилжааны стратегийг суулгана. Та нар крипто арилжааны стратегийг Gemini, ChatGPT, Grok өссөн хиймэл оюуханаараа гаргуулчих болно. Миний хувьд энэ Gemini дээр Binance-ийн spot арилжааны стратегийг гаргуулсан байна. Тэгээд ердөөсөө энэ Gemini бичиж өгсөн юмыг нь copy хийгээд Gemini бичиж өгсөн юмыг нь copy хийгээд худалдаж авсан NFT-ийг суулгачна гэсэн. За тэгэнгүүт худалдаж авсан NFT-ийг 24 цагийн туршид миний энэ аппликейшн дээр сонгосон coin дээр нь арилжаа юм. Энэ зүйлээс хоёр аргаар мөнгө олж болно. Эхний арга нь болохоор худалдаж авсан NFT-ийнхаа хийж байгаа арилжаануудыг Binance дээр жинхэнэ мөнгөөр дөөрэж хийгээд ашиг олж болно. Хоёр дахь арга нь болохоор за энэ бол жинхэнэ нөгөө миний яриад байгаа галзуу санаа. Хоёр дахь арга нь болохоор хэрвээ батын худалдаж авсан NFT-ийн арилжаан дээр ашиг болох юм бол ашиг болсон арилжааныхаа тоогоор үнэ нь 1 тонн coin-оор ихсэн. Батын NFT-ийн 100 арилжаанд ороод 100 арилжаан дээр ашиг олчих юм бол үнэ нь 105 тонн coin болно. Бат хөссөн үедээ өөрт байгаа NFT-гээ өөр хүнд
заржуулна. Тэгвэл яагаад 105 тонн койны NFT-г хэн нэгэн худалдаж авах вэ гэхээр нэгдүгüүрт энэ NFT бол 105 удаа Binance арилжаанд ашиг олцсон NFT. Хоёрдугаарт энэ NFT-г худалдаж авсан хүн нь буцаагаад хүссэн үедээ өөр хүнд зарж болно. Ийм учраас хэн ч ихсэн 1000 тонн койны NFT-ч байсан хэн ч ихсэн дуртай худалдаж авна. Боломж нь л байх юм бол ягаад вэ гэхээр энэ NFT бол Binance-ийн арилжаан дээр 105 удаа ашиг олцсон учраас. Тэгэхээр яг бодит үнцэнтэй зүйлийг бол гаргаж ирж байгааг та нар миний санаанаас бол харж байна. Тэгээд нийт NFT-нуудын тоон бол 100 дотор хязгаарлагдана. Би ердөөсөө 100 ширхгэл NFT гаргана гэсэн үг. Хэрвээ батын бодлож авсан NFT нь ашиг олохын оронд мөнгө алдах юм бол үнэн нь 1 тонн койноор багасна. Гэхдээ 5-аас доош унахгүй. Энэ NFT-г худалдаж авахыг хүссэн хүн нь батын олон арилжаанд ялгцсан NFT-г худалдаж аваад өөр стратеги суулгаад тэгээд бас ашиглах боломжтой. Тэгэхээр батын худалдаж авсан NFT нь үнцнээ бас алдахгүй гэсэн үг. Олон удаа арилжаанд ялгцсан NFT бол зүгээр л шинэ NFT-тэй л адилхан. Тэгэхээр та нар энэчнээс нэг юм гарч болно. Юу гарч болох вэ гэхээр энэ NFT-ний чи үнцэн нь арилжааных нь үр дүнгээс л шалтгаална 100%. Хэрвээ олон арилжаанд ялгцсан NFT байх юм бол шинэ NFT гэж ойлгож болно. Хэрвээ олон арилжаанд ялсан NFT байх юм бол үнэхээр Binance арилжаанд бодит утгаар нь мөнгө олж чадж байгаа NFT гэж ойлгож болно. За одоогийн байдлаар би Gemini-аар NFT-ийнхаа зургийг зуруулад өөрийнхөө DCH application руу оруулсан байгаа. Энэ NFT-г одоогийн байдлаар хүссэн хүн нь 5 тонн койноор худалдаж авч болно. Худалдаж авахын тулд ердөөсөө өөрсдийнхөө тонн койныг миний аппликейшнтэй холбоол тэгэл шууд худалдаад авчихна. Гэхдээ одоогийн байдлаар би та нарт хэлэхэд худалдаж авах хэрэггүй. Яг вэ гэхээр одоогийн байдлаар арилжаа хийх гормыг нь бол би оруулаагүй байгаа. Энэ зүйл бол одоогийн байдлаар хийгдэх төвшөндөө явж байна. 15 өдөр орчимд бол би хийгээд дуусчих байна. Хагас сар хугацаанд бол хийгээд дуусчих байх гэж бодож байна. За одоо төлөө бяцхан дүгнэлтээ. Нэгдүгüүрт энэ арга бол ямар ч адснаа шалтгаалгүйгээр мөнгө олох арга. Мөнөөс мөн. Яг вэ гэхээр энэ NFT-нуудын үнц нь арилжааны үр дүнгээс нь хамаарна 100%. Хоёрдугаарт нь олон удаа арилжаанд мөнгө алдсан NFT бол шинэ NFT тооцогдно. Яг вэ гэхээр хүссэн үнэн энэ NFT-г худалдаж аваад зүгээр нөгөө ашиг мөнгө алдаад байгаа стратегийг нь өөр стратегиэр солиод хэрэгжилчих боломжтой учраас. За тийм учраас ерөнхийдөө бол энэ бол адснаас шалтгаалсан зүйл бол биш. Хоёрдугаарт нь энэ арга бол үнэхээр амьдралд хөлцөөс хэмжээний мөнгө олох боломжтой арга. Мөнөөс мөн. Одоо жишээ нь нэг хүн 100 USDT-гээр худалдаж авсан NFT-гээ дагаад Binance дээр арилжаа байлаа гэж бодоход нэг арилжаан дээр ялах юм бол 3-4 USDT-гээ ашиг олно. 3-4 USDT-гээ ашиг гэдэг чинь Монгол мөнгөөр ихэд бол 20,000 төгрөг. Бараг л 20,000 орчим төгрөг. Тэгэхээр өдөрт миний бодлоор худалдаж авсан NFT ч бол крипто зах зээлээс хамаарат 2-3 удаа арилжаа хийх байх гэж бодож байна. Одоо 2-3 удаа арилжаанд ялж чадах юм бол тэр чинь ерөнхийдөө бол Монгол мөнгөөр бол 100,000 орчим төгрөг. Тэгэхээр
бүх зүйл нэг л юмнаас хамаарна. Чиний NFT-ндээ суулгасан стратегиас ч л хамаарна. Тэгээ бид танд гоё юм хэлэхэд хэрвээ хэрэгжилж байгаа стратеги чи мөнгө алдаад байх юм бол Gemini-тайгаа харьцаад энэ стратеги ингэж мөнгө алдаад байна. Одоо яах вэ? Тэр асуух бол Gemini чамд стратеги чи шинжилээд өгч чинь. Gemini ийм шалтгаанаар мөнгө алдаад байгаа юм байна. Энийг нь засчвал мөнгө олох боломж нэгсэн ч юм те. Ингээд ирэхэд бол та нар өөртөө стратеги Gemini-ийн тусламжтайгаар эсвэл одоо ChatGPT-ийн тусламжтайгаар сайжруулад байх боломжтой байхгүй. За тэгээд энэ миний толгойд эргэлдээд байгаа энэ төлөвлөгөө энэ санаан дээр та өөрсдөө үзэл бодлыг үзэж байгаа бичлэгийнхаа комент хэсгээр илэрхийлээрэй. Гэхдээ боловсон байдлаар хэрвээ та бүхэн энэ DCH app миний энэ Telegram дээр хийсэн аппликейшны тухай дэлгэрэнгүй мэдхийг хүсэх юм бол YouTube дээр Дүрдил TV гэж хараад миний YouTube сувг руу ороод видеос цэсийг шалгаарай. Видеос цэсэн дотор нь гар утасны мөнгө олдог app part 4 гэсэн нэртэй бичлэг болно. Гараад ирчихэ. Зэн part 4 дээр энэ аппликейшны тухай бүх зүйлүүдийг ойлгомжтой байдлаар заасан байгаа. Та нар энэ аппликейшны тухай дэлгэрэнгүй мэдхийг хүсэх юм бол энэ аппликейшн руу яаж илсэж ордгоо мэдхийг хүсэх юм бол ердөө энэ бичлэгийг үзэхэд л болоо. За ингээд одоо ер нь бол бараг л веб 3 салбарт бол нэлээд зузаарч байна. Миний мэдлэг одоогийн байдлаар би крипто airdrop аппликейшнуудыг бол хийж чадхаар болсон байна. Одоогийн байдлаар бол би одоо Battle Pools, Hamster Combat тиймэрхүү тоглоомнуудыг бол үлгэн хийж чадхаар болсон байна. За тэгээд та бүхэндээ алтан цаг зав надад зарцуулсанд баярлалаа. Дараачихаа бичлэгээр эргээд уулзъя. Peace.